Зарим үе та нар хүмүүсийн харж чаддгүй зүйлүүдийг хардаг тохиолдол байдаг. Тэгвэл яг энэ тухай өгүүлэхнийг анийн танарт би ярьж өгье. Бичлэг рүүгээ орцгоё доо. Анима нэг хүү яар нэгэн хийд рүү гүйж байгаагаар эхэлдэг. Яагаад хийд рүү гүйгээд байгаа гэсэн чинь зөвхөн манай анимын дүр болох Нацумегийн харж чаддаг хэдэн мангар том битгий мангасуудаас амхандаа зүгтайгаа тэр хийд рүү гүйж идэг. Тэр мангас гэж нэрлэгддэг зүйлийг нь одоо Yokai гэдэг. Энэ нь Японд бол одоо энгийнээр тайлбарлавал Японы домог үлгэрт гардаг сүнс болон ижидтэй зүйлсийг ерөнхийд нь нэрлсэн үг юм байна лээ. Гүйж хоорондоо Нацумегийн түүх гарч бүр багасаа л эдгээр үл бүдэх мангасуудыг хардаг байснаас гадна эцэг ихтэй хэлсэн ч айлын ганц хүү болохоор анхаарал татах зорилготой удлаад үрсгээд байна гэд тоогоогүйгээс болоод ер нь хүн амьтанд хий зүйл харж байгаагаа илэлгүйгээр одоо хүртэл нууж амьдэрсэн байдаг. Гүйж хагаад нэг муурын тавьсан хаалтыг эвдлээд гэртээ ирэхэд бид нар түүний ганцаараа бас хамаатнынд амьдардгийг мэдэж авдаг. Энэ муур нь яах зорилготой вэ гэвэл Нацумегийн эмээ Нацуме шиг тэр зүйлүүдийг харж чаддаг байсан. Бас нэг найзуудын ном гэх дэвтэр дээр мангасуудынхаа нэрийг бичиж сүнсийн чөлөөлнөхүүд тийм зан үйл хийдэг байснаас гадна нэг зүйл нь энэхүү дэвтэр дээр байгаа нэрнүүдийн нэг үсэг нь хүртэл тухайн мангасуудтай холбоотой бас мань муурны нэр хүртэл байгаа болохоор өөрийгөө гэмтээхгүй баттай аюулгүй байлгахын тулд өөртөө авах гэдсэн болж таардаг. Энэ найзуудын ном гэх дэвтэр нь асар их хүчтэй учраас төдий чинээ аюул дагуулах нь тодорхой. Хэлж дуусалгүй гаднаас нэг Yokai орж ирээд цугтаадаг ч нөгөө муур маань гинт хувираад номыг өгөхэд Нацуме тийм ч амархан өгөхгүй штэ. Намайг өгөхээр энэ номыг чи аваарай гэж хэлээд муурч зөвшөөрөө тохиролцоо отгодог. Удалгүй ойрхон ирэх нэг Yokai-ийн сүнсийг асуудалгүй чөлөөлж маргааш нь сургууль ортол бас л нэг мангас харж дэвтэрнээсээ нэрийг нь чөлөөлдөг. Нэрийг нь чөлөөлөхөөр их л ядардаг юм шиг байна лээ. Үд болтол унтаад хоол олохтой зэрэгцэн сэрэхэд хоолоо идэж байтал бас нэг Yokai гарч ирээд нэрийг чөлөөлөх гээд үзтэл нэр нь дараагийн хуудастайгаа наалцснаас болоод чөлөөлөх аргагүй болдог. Гадаа явж байгаад настай эмэгтэй тусалж хариуд нь их тоор авдаг. Тэр тоорыг нь нөгөө Yokai төхөд төрөний эмэгтэйгийн тухай дүрс хальтхан гардаг. Тэр эмэгтэй бүр сургуульд байхаасаа эхэлж тасралтгүй бурхан залбирсаар бүр нэг удаа хальтхан тэр жижиг Yokai одоо шүүдрийн бурхан гэж нэрлэгдээд байгаа Yokai-г хальт харж харснаасаа хойш үргэлж итгэн нас эцэслэх хүртлээр очих болгондоо тоор жимсийг тавьж түүнийг нь мань бурхан амтрахын зоогддог байсан тухай гардаг. Удалгүй Нацуме бурхан гэрэх гэж очиход түүнд мөрөгдөгөөс эмэгтэй үүд болсноос болоод бурхан ч бас алга болох гээд байж идэг. Яагаад вэ гэвэл тэр бурханд мөрөгдөг байсан сүүлийн хүн дахиж ирэхэрэг болсон болохоор энэ бурхан мэддэг бас итгэдэг хүн дахиж нэгч байхгүй гэх утгаараа оршихуйн хүртэл байхгүй болж идэг. Анги дээр нь нэг хүүхэд Нацуме шиг сонин зүйл хардаг айлч өөрийг нь ойлгох хүн нэгээр нэмэгддэг. Ангийнх нь нэг хуучирсан байлга руу эр зөргийн тест өгнө гэж балан юм яриад бөөндөө явахаар болж бас энэ газарт нэг яриа байдаг нь худалдаачин байсан хүн дампуурснаас болоод сүнс нь энд муу ёрын Yokai болон шугалж үлдсэн гэх яриаг ангийнхан дарган ч юм уу юуийн Нацумег ягаад ч юм яриад гэхдээ тэр нь яалтчгүй үн юм шиг байна лээ. Явж байтал таарж маарад нөгөөтг Нацуметэй ярьж мэрээд тэ. Хий зүйлтэй ярьж ахыг нь харсан тэр ангийн дарган Нацумегээс асуудагч мань муур ханаас ч юм гарч ирснээ ухаан алдуулцдаг. Сэрхээс өмнө дүр мөрөө солиод эмхтэй болцдог. Энд байгаа Yokai-ийн нэлийн хүчтэй юм шиг байна лээ. Муур маань Нацуме гараад цухтаа игсэн ч ангийнхнаа ягаад ч одоо ийм аюултай газар үлдээж чадахгүйгээд цухтаа үлдэхээр болдог. Дээвэр дээр гарахад ангийнх нь бөгөөд хэвтсэн нөгөө хүчтэй гих Yokai-ийн дүрээрээ байж таарад Нацуме шууд нэрийг буцаая гэхэд өөрийгөө нүгэлтэн амтан гэж бодоод ер нь л өөрийгөө үзэж чаддгүйгээс болоод энэ байшинд насаараа ганцаараа байсан. Ирсэн хүмүүс нь зөвхөн натаар тоглоом их гэж хэлдэг. Гэхэд Нацуме өгөөсгөж шууд л одоо нэрийг нь буцааж хідэн сэтгэлийн утсан үг хэлэхэд ямар баяртай байгааг нь харалтаа гэхгүй. Эмээгийнхаа хуучин сунрыг янзалж байгаа дотроос нь нэг тасалбар олцдог. Анги дээрээ тасалбараа унгаагаа тэрийг нь ангийнхан дарга нь харцсан цуг тэр газар руу чинь явъя гэд хамт явхаар болж буудлын дээр зогсож байтал нөгөө юм хардаг гэхгүй гарч ирснээ ангийнхан даргыг хөөхөн уураад ганцаарангийн тэр газар руу юу болцдог. Нацумег тиймэрхүү юм хардаг гэдгийг гадралдаг болохоор тусалж л байгаа юм байна лээ л дээ. Бичсэн газар нь очиход бас л нэг Yokai-тэй таарч энэ нь гэхдээ зүгээр нэг найзтайгаа муудалцчаад гуниглаад сууж авах үед нь Нацумегийн эмээтэй таарад энэ нь гэхдээ зүгээр л найзтайгаа муудалцчаад гуниглаад сууж авах үед нь Нацумегийн эмээтэй санаандгүй байдлаар таарч эмээн зөвлөгөө өнтрөөгөөд маргааш хүрээд ирэй гэснээр ирээгүй болохоор яг тэр амдалт төгсөн газараа эрхийг нь хүлээж байсан тухайгаа хэлээд тэр муудалцсан гих найзтай нэвлүү
сайжруулахын тулд тайж боо юм болсны эцэст уулзаж бие биенээ уулзлаад эвлэрцгээдэг. Ангийнхаа хэдэн хүүхэдтэй зугаалж байгаад хаягдсан газар дээр нэгэн дүрс хөдөлж байгааг харвуугүй юу шууд тухай алдчихдаг. Оройн нь хідэн Йокай нар ирж чөлөөлөгдчөөд тэр дундаас нүдээ халахалсан нэг Йокай нь уулзмаар байгаа хүн байгаамаа. Намайг тэр хүнтэй уулзуулаад өгөөч гэж гоохот хүмүүст ч үгүй гэж хэлж чаддгүй наацмай шууд заа гэж зөвшөөрдөг. Нүдээ бацангийн түүхэн аав ээж нь гээд бүгдээрээ нэг ирээ алуугалж гэрээсээ ганцаархнаа үлдэхэд тэр хайгаад байгаа хүн нь л одоо тиймэрхүү мэдрэмжүүдийг нь арилгаж байсан тухай хэлж бүр үнэхээр дахиад нэг холоос чамаагүй хармаар байна гэд хэлдэг. Цуг ай хугацаанд гар гарнаасаа хөтөлцөөд эцэстээ уулздагч Йокай болцсон болохоор тэр хүн нь нүдээ бацанг маань харахгүй хэд хэдэн удаа оройд сэтгэлээ онгойлгочоод гэр бүлийн адил алгуулж уудлгүй наацсан бай тэр хүнтэй нь уулзтал нүдээ бацангийн маань зураг гарч ирж амьд байхдаа уулзсан гэдгийг мэдээд наацсан байж санаамар болж байгаа. За тэгээ дахиад сонсмоор лайк дараарай, Instagram дагаарай. Баярлалаа баяртай.